За өнөөдрийн хичээлээр present, past, future цагуудын ялгааг нь бүгдээрээ нэг өгүүлбэр дээр жишиж ярилцаж ойлгох болно. За ингээд present цаг гэхээр present, simple, present, continuous, present, perfect, present, perfect, continuous гэсэн цагууд байна. За тэгээд жишээн дээр бүгд үзье. Тэр хоол хийдэг одоо энгийн хоёр хөтө өгүүлбэр авч үзье. Жирийн одоо цагаар тэр хоол хийдэг гэж хэлвэл he cook. За cook гэж одоо бидний үзсэн. Жирийн одоо цагийн батлах хэлбэртэй байгаа өгүүлбэрийн өгүүлэгдэх үнэ нь 3 дахь ганц тавих юм бол хойно авна гэдэг. Present simple tense-ийн жишээн дээр ингэж гарчиж байна. За энэ маань яаж байгаа юм бэ гэхээр ямар томьёогоор үсэж байгаа юм бэ гэхээр үүлийн эзэн ороод үүлийн эзний араас үйл гарч байгаа. Ийм томьёогоор үсэж байна. За тэгвэл энэ he cooks буюу тэр хоол хийдэг гэдэг present continuous буюу одоо үргэлж байгаа цаг руу шилжүүлээ. Одоо үргэлж байгаа цаг руу шилжүүлэхэд хэлбэрийн хувьд яаж гарчих вэ гэдэг. Одоо бүгдээр ярилцъя. Тэр хоол хийж байна. He is одоо энэ дээр болохоор to be орчирно. Тэгээд үйл үгэнд орчиж байгаа. Cook. За тэгээд continuous tense учраас хойно мэдээж ing явж байгаа. За he cooks гэдэг нь present simple tense. Монголын орчуулгатаа тэр хоол хийдэг гэж байна. За тэгвэл present continuous tense-ээр болохоор he is cooking буюу тэр хоол хийж байна гэж байна. За үүсэж байгаа томьёо ямар томьёоноос үүсэж байгаа вэ гэхээр мэдээж am is агийн араас үйл үг нь ing-тэй орчиж байгаа. Ийм томьёо. За тэрэн томьёогоо хараад ийм томьёоноос лэмсээр ингэж үүсэж байгаа маа гэдгийг сайн харцуулж хараад ойлгоод цагуудынхаа хоорондын ялгаануудыг гаргах зорилгоор өнөөдөр хичээл орж байна. Эмэса вобайнж гэдэг нь одоо энэ томьёоны энэ үгэлбэрт яаж орж байгаа вэ гэхээр he үйл эзэн he байгаа. He-гийн араас he, she, it is гэсэн туслах хэлбэр явдаг. Тэгээ he is үйл үг нь wo гэж орчиж байна. Cook-ийн араас ing орчиж байгаа. Орчуулбал тэр хоол хийж байна гэсэн ийм. За эндээс харахад хоёулаа present simple tense байна. Present simple, present continuous. Хэлбэрийн хувьд буюу үүслийн хувьд үйл эзний араас шууд үйл үг нь орчиж байна. Энэ бол present simple tense. Present continuous tense нь яаж байгаа гэхээр заавал am-isa буюу туслах үйл үг нь ороод туслах үйл үгийн араас үйл үг ороод үйл үг нь хойноосоо ing гэсэн төсөл авч үүсэж байгаа. За тэгвэл дараагийн цаг. Бас л present цаг буюу present perfect tense. Энэ өнөөдрийн энэ давтшаа 4 цаг маань дөрвөлөө бид нэр үзсэн цагууд байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр хичээлээр present simple, present continuous, present perfect, present continuous, present perfect continuous 4 цаг маань хоорондоо хэрхэн яаж ялгараад байгаа юм бэ? Бүтцийн хувьд, орчуулгын хувьд, үйл явдал илэрхийлж байгаа үйл явдлын хувьд энэ 4 цаг маань хэрхэн ялгарч байгаа юм бэ гэдгийг ойлгох зорилгоор энэ хичээл орж байгаа шүү тэгш нь хэлээ. За одоо тэр хоол хийдэг, тэр хоол хийж байна гэсэн үгээрийг төгс цаг руу шилжүүлэх чинь. Төгс цаг руу, present perfect руу. За тэгвэл энэ яаж орчих вэ гэхээр мэдээж одоо томьёо одоо их чухал гэж үздэг байгаа. Томьёо маань яаж үсэх вэ гэхээр have, has ороод араас нь pit орж байгаа. За pit үгээр нөгөө дөрмийн үйл үг ed явна. Дөрмийн бусад үг авах бол дөрмийн үслийн 3 дахь багны гүнүүд хэрэглэгдэнэ гэсэн ийм томьёоны дагуу одоо энэ юу маань үүсэх гэж байна. Өгүүлбэр. За тэгэхээр яах вэ гэхээр энэ дээр нөгөө have has хоёрын he учраас he has гэсэн үг. He has.
За тэгээ үүлэг нь орж иж байгаа. За нөгөө хоол их гэсэн үүлэг маань орж иж байна. Cook. За тэгээ cook гэдэг нь дөрмийн үүлэг учраас хойно ed төгсөл байгаа. Ed. За энэ үйлдвэрийг уншиж орчуулъя. He has cooked. He has cooked гэдэг маань юу гэсэн үг вэ? Тэр хоол хийчихсэн байна. Өөрөөр хэлбэл тэр хоол хийчихсэн, хийчгээд байна, хийчихлээ гэсэн ийм олон янзаар тэр тухайн энэ үйлдвэрийг орчуулж болох нэ. За бол present perfect tense-ийн томьёо нь болохоор have, has plus P2 гэсэн ийм томьёо нөлөөлсөмжлөөр энэ үйлдвэр үүссэн байна гэдэг үг. Анхаарал аваарай. За, perfect continuous tense үзээгүй. Perfect continuous tense үзээгүй учраас бүгдээрээ perfect continuous tense-ийг энэ удаа ярилцгаар байлээ. Дараа нь заасны дараа бас хөрвүүлэх хэвчилж болно. Тэгэхээр яг юу дээр үздсэн цагуудын түвшин дээр бол present simple, present continuous, present perfect гэсэн ийм 3 цаг гарч иж байна. За тэгээ present цагаас гадна мөн past tense үзсэн байна. Past. За. The fast. За fast гэж бол мөн энүүтэй адилхан. Fast simple tense. За. Fast continuous. За мөн fast perfect tense үзсэн ба. Fast simple, fast continuous, fast perfect. За тэгээд харьцуулж харахад харьцуулж ойлгоход амар гэсэн үгнээс бүгдрээ энэ өгүүлбэрээ энэ цагууд руу хувиргаад явчихна. За present simple tense дээр тэр хоол хийдэг гэдэг нь he cooks гэсэн бол past simple tense дээр тэр хоол хийсэн гэсэн өгүүлбэрийг англиар аччихвэ гэдэг. Бүгдээрээ давтъя. Cook, he cook яраас past simple tense учраас хойно ed гэсэн төсөл авчаа. Жирийн өнгөрсөн цаг нь хоёр аргаар үүсдэг. Уулын үндсэнд ed гэсэн төсөл залгаж үндсээрээ хуурин өөрчлөгдөж үүсэж байгаа. За тэгэхээр жирийн өнгөрсөн цагийн томьёо нь болохоор юу гэхээр уулын эзэн ороод уулын эзний араас дөрмийн үүлэг мөн дөрмийн бус үүлэг гэсэн ийм томьёо нөсөлмжөөр үүсдэгэ гэдэг өмнөх хичээлүүд дээр заасан байгаа. За he cooked буюу орчуулбал тэр хоол хийсэн гэсэн ийм үгээр орчиж байна. За бол тэр хоол хийсэн гэдгийг past simple tense-ийг past continuous tense руу хувиргая. Тэгвэл яаж болох вэ гэхээр he за энэ дээр харъя. Тэгээ present continuous tense-ээр am is are гэсэн бол past continuous tense-ээр томьёо нь ямар авах вэ гэхээр мэдээж to be өнгөрсөн цаг орчино. Was were араас нь үүлэг араас заавал ing гэсэн ийм томьёо нөсөлмжөөр мэдээж fast continuous tense үүснэ. За тэгэхээр энэ томьёогоо харж чад бүгдээ fast continuous tense руу шилжүүлэх чинь. He cooked гэсэн өгүүлбэр маань fast continuous tense-ээр яаж гарах вэ гэхээр he одоо энэ is маань was болно. I, he, she эт дээр was гэдэг учраас he was одоо үүлг нь оршин. Cook гэдэг араас энэ томьёоны араас ing гэсэн үүлгээс ing гэсэн төсөл орж байгаа учраас cooking. За. He is cooking тэр хоол хийж байна. Энэ бол present continuous tense. За тэгвэл he was cooking тэр хоол хийж байсан. Past continuous tense. Тэгэхээр энэ present simple tense, past simple tense, present continuous tense, past continuous tense гэдэг маань ингэж ялгаа нь харагдаж байгаа. Энэ юу бүтцийн хувьд, орчуулгын хувьд, утга санааны хувьд яаж илэрхийлэх юм бэ гэдэг бүгдээ сайн ажиллаж яваарай. За fast perfect tense бид нар үзсэн байна. Одоо fast perfect tense руу шилжүүлэхэд бол бид нар бас томьёогоо санах хэрэгтэй. Fast perfect tense-ийн үүсгэгч томьёо нь юу гэхээр had plus P2. Төгс одоо цагийн томьёо have has P2 гэсэн бол төгс өнгөрсөн цагийн томьёо had plus P2. За тэр хоол хийсэн, тэр хоол хийж байсан гэсэн энэ үгээрийг fast perfect tense руу хувирах гэж байна. За тэгвэл эхлээд үйл хийсэн орно. Үүлийн эзний араас одоо энэ дээр has гэд
present perfect tense дээр have has гэсэн туслах үйлэг байсан бол past perfect tense дээр мэдээж have has-ийн өнгөрсөн цаг нь буюу had орчих ёстой. He had. За түүний араас энэ P2 буюу үйлэг нь. Үйлэг нь cook гэдэг дөрмийн үйлэг байгаа учраас мэдээж дөрмийн үйлэг болсон cook-ийн араас eat-ийг сална. За одоо уншиж орчуулъя. He had cooked. Орчуулбал тэр хоол хийчихсэн байсан гэж. Тэр хоол хийчихсэн байсан. За энэ хоёр хэлбэр дээр бас дахиад харъя. Present perfect tense he has cooked. Орчуулбал тэр хоол хийчихсэн байна. He had cooked. Тэр хоол хийчихсэн байсан гэж. Тэр хоол хийчихсэн байсан. За ингээд present бүлгийн 3 цаг, past бүлгийн 3 цагийг давтлаа. Одоо future цаг руу орцгоё бид. Future. За future-г бас 3 цаг үтсэн байгаа. Ямар 3 цаг вэ гэхээр мэдээж бас future simple, future continuous, future perfect. За he cooks тэр хоол хийдэг. He cooked тэр хоол хийсэн. За одоо future simple tense руу шийдвэрлэхэд бол ямар бүтэц гарч байгаа гэхээр he will cook гэж гарч байгаа. Угларын бүтцийн хувьд he will cook. За томьёо юу гэхээр томьёо маш амархан will гэсэн туслах үйлгээс үйл үг нь verb буюу хувираг хэлбэрээр ингэж орж ирнэ. Бүх биүүд дээр. За тэгвэл will plus verb гэсэн ийм томьёоны дагуу энэ үгээр үүссэн байна. За тэгээд энэ simple цагуудыг хооронд харьцуулж үзье. He cooks тэр хоол хийдэг present simple tense. He cooked тэр хоол хийсэн past simple tense. He will cook тэр хоол хийн future simple tense. За тэгвэл continuous бүлгийн цагууд оршиж байна. He is cooking тэр хоол хийж байна. He was cooking тэр хоол хийж байсан. Тэр хоол хийж байсан. За тэгвэл future continuous tense руу яшилчих вэ гэдгийг бүгд хамтдаа хийцгээе. He одоо энэ дөр болохоор will be гэсэн туслах үйлг нь will be ороод ирж байгаа. He will be cooking. He will be cooking. За will be гэдэг яраас үйл үг орж ирнэ. Үйл үг нь мэдээж хойноо ing гэсэн юутай төгсгөлтэй. За уншия. He will be cooking. Орчуулбал тэр хоол хийж байх болно гэсэн юм юу гарч иж байна? Өгүүлбэр гарч иж байна. За энэ өгүүлбэрийг үүсгэж байгаа энэ цагийг үүсгэж байгаа ерөнхий томьёо нь болохоор will be plus verb ing гэсэн ийм томьёо гарч ирсэн байна. Ер нь цагуудынхаа томьёог сайн зэжлээ явуулах юм бол тэр тухайн цагийг үүсгэж тухайн цагийг зөв хийж чадах юм боломжтой болж байгаа гэсэн үг. За ингээд present perfect, past perfect, future perfect. Present perfect дээр he has cooked тэр хоол хийчихсэн байх гэсэн юм уу. Бүтцийн юм уу гарч ирсэн бол past perfect tense руу he had cooked буюу тэр хоол хийчихсэн байсан. За future perfect tense руу шилжүүлвэл ямар бүтц ямар үг гарч ирэх вэ гэдгийг бүгдээ эргэн саны. He за энэ хараа present perfect tense-ийн туслах үйл нь have has, past perfect tense-ийн туслах үйл нь had гэсэн бол future perfect tense-ийн туслах үйл нь will have байна. He will have. За ингээд үйл үг нь орж ирнэ. Үйл үг нь cook. За одоо үйл үг маань өөрөө дөрмийн үйл үг учраас хойноо ed яваад. Ed. He will have cooked. За энэ ямар томьёо усамшаар үүсэж байгаа юм бэ гэхээр will have
plus P төгс ийм томьёоны системсээр энэ future perfect tense маань үүсч байна гэдгийг анхаарал таваарай. За ингээд present, past, future гэсэн ийм 3 цагийн нийт 9 цагийг бүгдээрээ давтаж 9 цагийн ялгааг нь батлах хэлбэр дээр гаргаж үзлээ. За тэгээд одоо бусад 4 хэлбэрийг та бүхэн өөрөө хийх, өөрөө гаргах юм боломжтой болсон байгаа. Өөрөөр хэлбэл одоо хийх гэсэн өгүүлбэр дээр жишээ авахад энэ бол passive form байгаа. Тэр хоол хийдэг. За тэр хоол хийдэггүй гэх юм бол he doesn't cook. Тэр ихтэй хоол хийдэг үү гэж асуувал does he cook? Тэр ихтэй хоол хийдэг юм уу? Тэр эмэгтэй хоол хийдэг юм уу гэж хэлбэл does he or she cook? Do does орсон тохиолдолд мэдээж үйл үнээс авахгүй. Өөрөлдөө зөвхөн батлалт бидрэл үйл үнээс авна гэж ойлгож болно. Тэр ямар хоол хийдэг юм бэ гэж асууж болно. Which food does he cook? Хэмтэр одоо энэ өгүүлбэрүүдийг өөрсдөө бие дааж, өөрсдөө өгүүлбэрийн хэлбэрийн сольж нөгөө хэлбэрүүд рүү нь хувиргаж мөн үйл үеийг нь сольж, үлийн эзнийг нь сольж, мөн өгүүлбэрийн гишүүдийг дахиж нэмж бичих замаар ингээд энэ цагуудыг өөрийн болгох юм боломжууд байгаа. Хичээл болгон дээр зөвлөж байгаа тэр зөвлөгөөний дагуу өгүүлбэрүүдийг сайн хувиргаж, цагуудынхаа ялгаануудыг сайн мэдэж авах юм бол цагуудын хооронд нь ялгах юм боломжтой гэдэг шин хэлье. За ингээд өнөөдөр хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Одоо ингээд асуулт хариултын болно да. Арцгаая да. Өнөөдөр simple continuous одоо simple continuous perfect бүлгийн юм 3 цагийн харьцуулсан хичээлийг ойлгохгүй байгаа зүйлээ нэмж тодруулж асуух болон мөн урд заасан хичээлээс асуулт өгүүлнэ. Та бүхэн асуугаарай. Маш их баярлалаа. 26-аас хойш сурал хичээлээ YouTube дээр тавиараа агш гэж байна. Цэгэм гэсэн ийм сувгуудад хадгалагдаж байгаа. Та бүхэн хичээлийг нөхөж үзэх ийм хүсэлтэй байвал нөхөж үзмээр санагдвал юу ягаарай. Эдгээр сувгуудаас үзэх ийм боломжоор та бүхэн хангагдж байгаа гэдгийг мэдээд аваарай. За өнөөдрийн хичээлийн ерөнхий багцаж хэлэхэд present, past, future гэсэн ийм одоо өнгөрсөн, ирээдүйг гэсэн 3 цагийг дотор нь simple, continuous, perfect гэсэн 3 бүлгээр харьцуулж багш нь та бүхэнд зааж ийм давтлах хичээл орлоо. Өөрөөр хэлбэл одоо present simple, present simple, past simple, future simple гэсэн ийм юугаар зааглаж ялгаж ойлгож болно. Мөн present continuous, past continuous, future continuous гэдгээр ойлгож болно. Мөн present perfect, past perfect, future perfect гэдэг цаг бүр дээр нь бас ингэж аваад анализ хийгээд, дүгнэлт хийгээд цаг бүр дээр нь одоо simple бүлгийн 3 цаг, continuous бүлгийн 3 цаг, perfect бүлгийн 3 цагаа гурван бас ингэж ялгаж салгаж ойлгож аваад тэрнийхээ дагуу бас хичээлээ энэ өгүүлбэрүүдийг нөгөө багшийн өдөр болгон зөвлөдөг өгнүүдийг нь солиод мөн тэр тухайн цагнуудыг бас бусад хэлбэрүүд рүү шилжүүлээд ингээ өөрийн болгох юм боломжууд байгаа. За. He will have cooked монголоор орчуулад өгөөрэй баярлалаа гэж нь. He will have cooked гэдэг маань энэ чинь future perfect tense байгаа. Future perfect tense маань орчуулгахдаа чигсэн байх болно гэж орчуулагдана. За тэгээд ерөнхий утга нь одоо яаж гарч байгаа юм бэ гэхээр ирээдүйд тодорхой нэг цаг хугацаанд тухайн үйл явдал болоод өнгөрчихсөн, дуусчихсан байх ийм үйл явдлыг илэрхийлдэг ийм онцлогтой цаг байгаа. Одоо өөрөөр хэлбэл тэр өнөө ороо 7 цаг гэхэд орон хоолоо хийгээд дуусчихсан байх болно гэсэн ийм дэлгэрэнгүй өгүүлбэр дээр авч үзэхэд he will have cooked by 7 o'clock tonight гэж ийм үгээр гарч байна. За тэгэхээр will have cooked гэсэн ийм үгээр маань тэр хоолоо хийгээд дуусчихсан байх болно гэсэн ийм санааг илэрхийлж байгаамаа. Өөрөөр хэлбэл ер нь повхтлгийн цагууд маань дандаа үйл явдлын үр дүн илэрхийлдэг ийм цаг байгаа. Simple бүлгийн 3 цаг маань гуруула давтагддаг шинжийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл present simple tense болохоор одоо цагт байнга давтагдчихдаг үйл явдал. Past simple tense маань өнгөрсөн цаг давтагддаг байсан болон өнгөрсөн дууссан үйл явдал.
future simple tense маань ирээдүйд давтагдах үйл явдал гэх мэтэр ерөн simple бүлгийн 3 цаг бол дандаа давтагдах үйл явдлыг илэрхийлдэг. Continuous бүлгийн 3 цаг бол байнга үргэлжилж байгаа үйл явдлыг илэрхийлдэг. Үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл present continuous tense маань яг одоо үргэлжилж байгаа үйл явдлыг илэрхийлдэг буюу he is cooking now. Тэр яг одоо хоол хийж байна гэж. Past continuous tense маань өнгөрсөн тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байсан ийм үйл явдал илэрхийлдэг. За тэгвэл future continuous tense маань ирээдүйд тодорхой нэг цаг хугацаанд үргэлжилж байх үйл явдал. Одоо эх жилийн одоо эх 7 хоногийн баасан гарагт бид нар хичээлээ хийж явах болно. Энэ хичээлийг одоо би та бүхэн зааж байх болно гэж хэлвэл future continuous tense-ээр илэрхийлж болно. Perfect tense бол perfect бүлгийн цагууд бол байнга үр дүн илэрхийлдэгээр нөгөө simple бүлэг continuous бүлгийн цагаас ялгаатай гэдэг бас мэдээд ойлгоод сэргээгээд санаад аваарай. Маш их баярлалаа. Би танаа ахыцсан сурч байгаа. Цагийн ангид үр дүн маш сайн байгаа. Ажилд нь амжилт хүсье гэж. За манай оюутан сэтгэл битсэн байна. За ингээд ерөөхдөө юу маань сэтгэлдлүүд маань асуулт хариулт маань ингээд дуусчих шиг байна. Бас багшийн өнөөдрийн хичээл бас энэ хүрээд өндөрлөж байгаа. Ингээд эх 7 хоногийн баасан гарагийн 13 цагт уулзлаа. Түр баяртай. Анхаарал тавьсанд баярлалаа.